За шинэ хаягаа үүсгэсэн байгаа. Хамгийн түрүүнд танаас юу шаардах вэ гэхээр Facebook дээрх одоо хувийн хаягныхаа тохироонуудыг хийж эхэлнэ. За анх удаа ингээд Facebook хаяг нээж байгаа хүмүүс гэж бодоод шинэ одоо энэ 24 онд шинэ интерфейс дээр хэрхэн яаж тохироонуудаа хийх вэ одоо ингээд энэ удаагийн бичлэгээр тайлбарлана. За баруун дээд болондоо дарангуу таны профайлын зураг ингээд харагдаж байна. За ингээд таны профайл бол ийм нэртэй профайл байна. Ингээд олон профайл буюу ингээд аккаунт хаягнуудаараа ингээд логин хийгээд орсон байхад танд одоо 3 4 хаягтай байлаа гэхэд таны хаягнууд ингээд энэ ч ингээд игнэд харагдах хэрэгтэй байгаа. За бидний хувьд бол нэг хаяг үүссэн байгаа. За баруун дээд болон дээр дарангууд settings and privacy гэдэг хэсгээс хамгийн гол тохироонуудаа хийх байгаа. За helpdesk дээр болохоор та Facebook руу холбоотой асуудлууд гарвал тэрийг холбогдох эсвэл ерөөдөө хэрхэн яаж үүнийг хийх вэ гэдэг туслах зэсгсэг. Эндээс та өөрөө хайгаад мэдээлэлүүд олж болно. За энэ бол ингээ харагдах байдал хар цагаан өнгөтэй болох уу эсвэл ингээ хуучныхаар ийм фонтных нь хэмжээг нь багасгасан байх уу эсвэл үгүй шинэ интерфейсийн задгаа тавилттай байх уу гэдэг иймэрхүү анхан шатны тохироон тарагдана. За ингээ линкнүүдийг харуулна, харуулахгүй гэд ингээд бас ингээд танд өөрт нь ингээд тохироонууд байгаа. Анх удаа нэг удаа сетап хийчихдэг болно. Хэрвээ таны Facebook page болон групп чинь гацаад ямар нэгэн техник эвдэл гарвал энэгээр log give feedback гэдгээр ингээд дарж явуулдаг байгаа. Энэ бол ямар нэгэн зүйл болоход л явуулдаг зүйл. Репортоо явуулдаг. Одоо ийм болон тохироонууд байдаг. Категориуд байдаг. Энэ категориудтай холбоотой би одоо жишээ нь логин хийж орж чадахгүй байна. Ийм учраас гэж бичээд скриншот юм уу видеого аплод хийгээ submit хийхэд таны эдгээр репорт хийсэн зүйлсүүд маань таны help and support гэдэг хэсгийн support inbox гэдэг хэсэгт ордог байгаа шүү. Тэгэхээр энэ хэсэг дээр ерөөхдөө Facebook-ээс ирж байгаа таны мэдээлсэн репортууд, тань дээр ирж байгаа асуудлууд бүгд яг энэ дээр мэйл маягаар ирдэг. Тэгэхээр энэ бол таны inbox гэсэн үг. Энэ тухайн хаягдах холбоотой. За эдгээр ингээд зүйлийг тайлбарлалаа. За одоо settings руу орцгоё. Settings дээр болохоор одоо доороос нь эхлэе явчих. Энэ болохоор ерөөхдөө таны одоо feed одоо харагдах байдлыг одоо таны дарсан одоо дуртай лайк дарсан favorite лайк follow хийсэн хүмүүсэд байгаа пэйжнүүд, групп зөндөө олон зүйлсүүд энэ дээр харагдана. Тэдрээсээ эргээд ингээд unfollow хийх, дагах гэсэн ийм тохироонууд энэ дээр хийдэг. Энэ дээр одоо нэг ч групп follow эдэр хийгээг учраас харагдахгүй байгаа. Reconnect гэдэг нь болохоор дахин холбогдох гэсэн үг. За тиймэрхүү зүйл байна. За activity log их чухал. Ер нь ингээд олон пост эдэр оруулаад ирэхээр хийн хаана юу дарчгаа, юу болчлоо, хаана хамгийн сүүлд ямар үйлдэл хийлээ гэдгийг харахын тулд болохоор энэ лог руу оронгуудаа өөрийнхөө үйлдэлүүдээ ингээд хардаг байгаа. Би сүүлд юу search хийж хайлаа, ямар группүүд дээр комент бичсэн байлаа, юун дээр лайк дарсан байлаа. Эндгээр бүх мэдээлэлүүд ерөөхдөө Facebook дээр хадгалагдаад эдгээр дээр нь үндэслэж танд одоо таны new feeds гэдэг одоо энэ зүйлэн дээр мэдээлэлүүд харагдаад ингээ явдаг. Ерхий алгоритм нь тэгээд ажиллаа явцдаг байгаа. За тэгээд цаашаага хилээ сонгож болно, тийм ээ. За privacy check гэдэг хэсэг нь болохоор одоо ингээд өөрийнхөө профайлаас setup хийчихэд үүний дараа ингээд нэг үрчлэн дахиад Facebook дээр ингээд дарааллын дагуу хамтраа шалгачдаг байгаа. Одоо жишээ нь таны постыг хэн харах вэ гэдэг тохиолгооны хэсэг. За ингээд харъя. За би мэйл хаягаа зөвхөн нуунаа. Эсвэл public гэдэг нь энэ бөмбөрсгний зурагтай болохоор олон нийтэд харуулна. Зөвхөн найз friend list болсон лист нь ч орсон найзын хүсэлтийг зөвшөөрсөн хүмүүст харуулна. Only me эсвэл яг тодорхой заасан хүнд харагдана. Ингээд заадаг хэсэг байгаа. За ингээд мэйл хаягаа ихэхдээ ер нь бол нуусан дээр. За ингээд on сарын чинь хийн харах юм гэхээр найз усны чинь дараа найзын найзууд ч бол харж чадна. Ингээд ийм үндсэн тохиргоотой байдаг ахна тий. Тэгэхээр ерөөхдөө онлайн дээр бол тийм паблик мэдээллүүдийг бол олон нийтэд тавиад хэрэггүй. За найзынх нь чагсаалтуудыг хэн харах юм бэ гэж байгаа. Одоо ингээд найз болчихж байгаа шүү дээ. Найз болчингууд
тухайн найзын чинь листийг хүмүүс хардаг хэсэг байгаа. Одоо таны найз дуртай хүнийхээ мэдээлэл рүү ороод харчиж болдог штэ. Тэрийг хэлж байгаа гэсэн үг. За одоо жишээ нь ингээ харъя. За жишээ нь миний ингээд хувийн профайл дээр дарангууд намайг одоо би яаж хэрхэн харагдаж байгаа вэ? Бусад хүмүүст гээд харъя те. VVS гэдэг 3 цэгтээ дараа харчингууд ерөөхдөө ийм паблик мэдээллүүдэд тавьсан юм байна. Энд ингээ лист нь харагдахгүй байгаа байхгүй юу? Нөгөө найзын лист нь. Тэгэхээр энийг нуухыг ярьж байгаа гэсэн үг. Жишээ нь энэ хүнийх рүү оръё. Жишээ нь нэг хүнийг дурын хүнийг ороод хараад за энэ жишээ нь ингээ харангууд энэ бол бас найзуудаа нуусан хүн байна тийм ээ. Гэхдээ яг оригч юу ах вэ? Зүгээр яг бодит профайл мөн үү биш үү гэдгийг бол мэдэхгүй юм байна. За одоо жишээ нь дурын ингээ хүнийхээ харъя те шууд ихний хүн харагдлаа. Найзын хүсэлт одоо ингээ харагдангууд энд бол ингээд дундын найзууд нь харагдаж байна. Дагагчд нь харагдаж байна. Дундын фолловеруудаа нуусан байна. Ингээд одоо өөрийнх нь дарангууд ингээд зөвхөн дундын найзууд харагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр найз болсны дараа дундын найз нь харагддаг ч юм уу ингээ харж байгаа. Нөө хүнд болохоор өөрт нь бол бүх лист найзынхын лист нь харагдана гэсэн үг. Тэгэхээр энэ мэдээлэл их чухал л да. Ер нь хүмүүст одоо энэ хүний хувьд болохоор ихэнхдээ энэ паблик тохиргоо энэ дефолт буюу одоо энгийн тохиргоо дээр бол ингээд шууд паблик гэдээ арчдаг байхгүй. Таны лист ч найзын чинь лист бүгдэнд нь харагдана. Тэгээд пэйж болон нөгөө дагж байгаа бүх юмнууд чинь ингээд харагдана гэдэг. Тэгэхээр энийгээ бол та найз болсон хүмүүс найзуудад л харагдана. Эсвэл зөвхөн надад гэдэг ингээд дарж одоо өөрөө тохируулах нь таны өөрийн чинь дур гэсэн үг. Гэхдээ миний зөвлөгөө зүгээр сонирхлоор бол дими гэж болно. Одоо жишээ нь ингээд энэ 4800 хэдэн найзтай байна. Найз руу н оронгуудаа ингээд энэ ийм хүнтэй найз юм байна гэж бүгдийг ингээд харж болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэдээлэл бол их дими олон нийтэд тавигдсан мэдээлэл. За тэгээд дараагийн одоо таны хэсэг болохоор пост болон сторинуудын чинь хэн харах юм бэ гэдэг хэсгүүд байгаа. Найзууд ч харах юм уу? Тэрөө зар сурчилгаа юм зарж байгаа юм уу? Олон нийтэд бараа бүтээгдэхүүн сурчилж байгаа бол паблик байлгасан дээр олон хүнд хүрхэл юм бол найз нарын хүрээлэлээр хамаарахгүйгээр олон хүмүүс харагдана гэсэн үг. Цаашлаад хэрвээ engaged болоод нөгөө хүмүүс таалагдаад ах юм бол улам цаашлаад харагдаад яваад байна гэсэн үг. За тэгэхээр энэ дээр болохоор ингээд audience story гэдгүүтээ ингээд паблик болгоцсон зүгээр. За limited гэдэг нь энэ болохоор тодорхой хугацааны дараа хуучин постуудыг чинь ингээд лимитлээд ингээд харагдуулахгүй болох уу гэдэг ингээд дардаг хэсэг байгаа. За энийг бол та өөрөө шийднэ. За энэ дээр болохоор ингээд блог хийдэг хэсэг. За ерөөхдөө ингээд profile information post blog гэсэн хэсгүүдийг ингээд check up хийгээд үзлээ. Дараа нь тэнгүүд таныг хэрхэн Facebook-ээс хэн олох юм бэ гэдэг хэсэг байгаа. Энэ их чухал. За энэ дээр болохоор ингээд тань руу профайлаар одоо найзын хүсэлтийг хэн явуулж болох вэ гэж байгаа байхгүй. Одоо би энэ хүн рүү ингээд явуулж болохоор байгааз. Ингээд дарлаа. Найзын хүсэлт ингээд явуулчихж байгаа байхгүй. Гэтэл зарим хүмүүсийн хувьд болохоор найзын хүсэлтийг зөвхөн найз болсон хүн л найзын лист дотор байгаа хүн л над руу явуулна гэдэг тохиргоо байгаа. За тэгэхээр бас яг Facebook-ийг яаж ашиглаж байгаагаас хамаарч хоёр төрлөөр ашиглахыг бодъё. Тэ нэг нь бол яг хувийн хэрэгцээтэй хүмүүстэй холбогдох холбоотой байх тэгэл болоо гэдэг тохиолдолд бол яг ийм тохиргоон зүгээр. Эсвэл та зөвхөн тэр хаягийг тодорхой хэмжээний өөрийнхөө хаягийг үүсгэнгүүтээ олон нийтэд зар сурталчилгаа хийж олон нийтэд танигдахыг хүсэж байгаа бол хинч над руу хүсэлт явуулж болно гэдгээр тавьж болно. Гэхдээ энэ бол нэг талдаа бас их спам хуурамч под хаягнуудаас их юмуд ирдэг байгаа. За тэгээ таны найзын чинь утасны лист эдрийг хэн харах юм бэ гэд. За энэ бол ингээд таны нуух ёстой мэдээллүүд гэсэн үг. Та өөрийнхөө мэдээлэлээ яаж олон нийтэд харагдах гэдэг өөрөө шийдээрэй. За энэ бол их чухал хэсэг. Танд одоо Facebook дээр харагдах уу? Энэ Facebook-ийн search engine-д нь таны нэрийг бичихэд олдох юм уу, олдохгүй юм уу? Google-ээс ч гэсэн хайсан таныхыг олдох юм уу, олдохгүй юм уу гэдгийг шийддэг хэсэг байгаа. Та энийг хэрвээ хаах юм бол таны хаяг бол олдохгүй. Та яг тэр өөрийнхөө профайлынхаа энэ линкийг те энэ өөрийнхөө профайл руугаа ингэж ороод
зөвхөн энэ линкийг тухайн хүн рүү мессежээр явуулснаар л тэр хүн таныг олж харна гэсэн үг. Ингээд арах юм бол таныг бол онлайн нийтээс бол хайгаад олдчих болно гэсэн үг. За иймэрхүү агуулгыг энэ хэсгээр тохируулдаг байгаа. Тэгэд хаягаа secure болох гэдэг хэсгийг бол тавьж танилцуулъя. За энэ дээр бол ерөөхдөө пассвортоо өөрчилж болно. За эсвэл та энэ SMS-ээр утастайгаа холбоод SMS-ээр пассвортаа авч болно. За хэрвээ ингээд янз бүрийн маягаар Facebook-ын логин хийж орж байгаа Facebook-ээр төхөөрөмжүүдээр таны хаягаар орж байгаа тохиолдолд имэйл рүү нь болон энэ одоо гар утаснаас орсон, таблетаас орсон, ажлын компьютераас орсон бол аль нэг нь ингээд харагдаж notification энэ баруун дээд болонд нь харагдах те. Одоо энэ notification хэсгээр энэ дээр ингэж харагдах уу гэдгийг ингээд харуулж тохируулах хэсэг. Эсвэл имэйл рүү нэрээч гэдгийг ингээд тохируулчихж байгаа хэсэг гэсэн. За дараачийн хэсэг болохоор энэ их чухал хэсэг. За энийг бол шууд эндээс нь яриадсан дээр юм байна. За энэ болохоор яадаг хэсэг вэ гэхээр та хувийнхаа одоо Facebook-ээр ямар нэгэн мэдээлэл рүү логин хийж ордог байгаа вебсайтууд руу одоо жишээ нь ингээд харъя тийм ээ. За би өөрийнхөө ингээд дарангууд би Facebook хаягаараа тухайн product hunt гэдэг энэ вебсайт руу эсвэл энэ сургалт цэгийн гэсэн вебсайт руу Facebook-ээр логин хийж орсон байгаа байхгүй юу? Тэгэхээр тухайн Facebook руу логин хийгээд орохоор хувийн мэдээллүүдийг чинь дээрээс нь аван зураг, имэйл мэдээллүүд аван тэгээд тухайн вебсайтны ямар мэдээлэл шаардж байгаас хамаараа зарим вебсайтны хувьд бол бүр удирдах байгаа пэйж группүүдийн хүртэл удирдах эрхийг авдаг. Тэгэхээр Facebook-ээр логин хийж орох бол их анхаарч яг мэддэг зүйл рүү орохгүй бол Facebook-ийг хийхдээ дэх бас алдах санаандгүй байдлаар алдах магадлалтай янз бүрийн зургийн аппликейшн, видеоны аппликейшнүүд рүү ордог штэ. Тэд нар маань одоо жишээ нь заримдаа таны галерейг удирднаа. Одоо тий интернет галерейг болон удирдах гар утсан дээрх галерейг удирдах боломжтой Wi-Fi-тэй тохиолдолд гэдэг ч юм уу. Тийм байхыг үгүйсэхгүй. Тийм учраас энэ логин хийсэн веб болон аппликейшн болон вебсайтууд эндээс устгаж remove хийдэг байгаа. Тэгээ энэ бол check up маш их чухал хэсэг байгаа. За энэ хэсэг бол одоо ерөөсөө таны медиа профайл буюу одоо энэ Facebook хаягны мэдээлэл дээр үндэслээд Facebook-ээс одоо тань дээр харагдах news feeds дээр чинь news feeds буюу одоо энэ үндсэн энэ home дээр чинь дарангуут харагдаж байгаа энэ зар сурчлагаануудыг ярьж байгаа гэсэн үг. Одоо энэ сурчлагаа одоо гараад ирсэн байна те support энэ одоо яагаад би харж байгаа юм гэдгийг одоо ингээд харцдаг. Тэгэнгүүт энэ маань таны профайл болон одоо юмнууд дээр чи үндэслэгдсэн байгаа. Энэ болохоор ийм салбарын хүмүүс рүү чиглэж байна. Ажил профайл дээр ийм салбарт ажилладаг хүмүүс рүү чиглэж харагдах ёстой. Тэгээд ямар нэгэн байдлаар ийм education, movie, television, маркетингийн чиглэлээр пэйж постууд дээр одоо reaction дарсан хүмүүс рүү харагдах ёстой. Гэх мэтчлэн ингээд таны хийж байгаа activity үйлдэл болгоноор дамжаад энэ сурчлаганд онилогдож харагддаг байгаа. Тэгээ энийг та update reference гэд preference гэдэг рүү оронгуудаа ингээд шинжилээд дахиад засаж болно. Гэхдээ тэр болгон тэгж чадахгүй яагаад тэгэхээр нэгэн л хэлсэн бол маш их мэдээллүүд цуглагдаад явчихдаг учраас хэцүү. Тэгээ одоо жишээ нь profile information гэд байна те information энэ дэр жишээ нь би таны married single гэд энэ дээр би профайлаа бүгэлж явахдаа гэрсэн гэрлэг өгөөд дарчих юм бол одоо жишээ нь хурмын үйлчлэг явуулдаг газрын пэйжний сурчлагаа хийж байгаа хүн болохоор single хүмүүс рүү энэ сурчлагыг явуулъя. Одоо би чинь хурмилсан хүмүүсийн дараа дахиад зураг авалтаа ч юм уу шинээр бүтээгдэхүүн үйлчлэгээ санал болгож байгаа бол married болсон хосууд руу гээд ингээд сурчлагын бүүстүүдэн дээр ингээд хоргоогоо хийдэг. Тэр тохиргоог одоо жишээ нь эдгээр зүйлсүүдээр ингээд тоглолт хийх боломжтой байхгүй. Тэгэхээр иймэрхүү зүйлсүүдийг ил байлгах уугүй юу гэдэг нь бол таны асуудал. Тэгэхээр үүнээс хамаарат таны юм дээр сурчлагаанууд харагданаа гэсэн үг. За таныг ойлгосон байх гэж найдаж байна. Ойлгомжгүй бол энэ бас илүү дэлгэрэнгүй болохоор ингээд энэ яаж activity-нууд явдгийг ингээд би одоо жишээ нь ингээд тайлбарлсан байна те. Би ингээд soccer энэ вебсайтн дээр дуртай постн дээр reaction хийсэн бол хүмүүс ингээд content business page дээр дурдаг бол тэнгүүд бид нар энэ танд энэ soccer болон энэ TJ баримт дуртай сэдвэр холбоотой сурчлага харуулдаг ч юм уу ингээд
сурчлагаа хийж байгаа хүмүүс энэ хүмүүсийн онилгохтой энийг ашигладаг. Тэгэхээр өөрийнхөө профайлыг анханасаа бас бодоод яачих юм бол яагаад онилогдоод байгаагаа мэдчих юм бол бас дараа нь сурчлагаа явуулахад их хэрэгтэй. За эдгээр хэсгүүдийг бол check up хэсэг болоо энэ settings-ийн check up хэсэг дээр байгаа. За одоо settings гэдэг хэсэг рүү ороод ерөөхдөө энэ хөгжлөгээ дуусгая. За энэ дээр болохоор таны блок листүүд байна, activity log эсвэл хар цагаан байдлаар харагдах уу гэдгээ ингээд сонгоод харуулчихж байгаа тий. Надад болохоор нүдэн дээр амбар нь харан зүгээр юм уу гэж бодож байна. За дахиад шинээр оръё. Settings. За ерөөхдөө бол сая ингээд эдгээр тохироонуудыг харцсан гэж үзэж байгаа. Би тэр үзсэн гэж үзэж байгаа. За одоо энд одоо жишээ нь энэ талын зүүн талын цэсэнд бол одоо үндсэн тохиргоонууд нь байна гэсэн үг. Тэгээ энэ дээр одоо жишээ нь эхний ээлж болохоор ингэ Meta-гийн account center буюу сурчлагын хэсэг гэж байгаа. За энэ хэсэг яадаг вэ гэхээр энэ дээр таны одоо сурчлагын аккаунтын л одоо удирдлагын төгсөг. За энэ дээр та Instagram хаягаа нэмж болно. Хэрэг үүсгэсэн бол. Тэгэх юм бол тухайн хаяг Facebook хаяг, Instagram хоёр зэрэг аль нь дээр нь ч постлсан гэдэг харилцсан кросс постлоод явах боломжтой байгаа. Энэ дээр тохируулдаг байгаа. За энэ дээр сурчлагын хаягуудаа бас нэмж болно. Сурчлагын хаягнууд бас Instagram хаягаа гэсэн үг. Одоо sharing cross profile гэдэг маань та Instagram-аас Facebook-ийн руу постлоод Facebook-ээс Instagram руу постлдог тий. Тэгэхээр энэ бас их хүмүүс нөгөө Instagram хаягаа алдахаараа хакердуулаад ямар нэгэн линкэнтэй дараад алдахаараа Facebook пэйжүүдэд алдсан тохиолдлууд байдаг. Тэгэхээр энийг холбох нь бол бас их чухал ойлголт, хамгаалалт нь их чухал ойлголт. За ингээд цаашлая. За personal information бол ингээ хувийн мэдээллүүд орчиж байгаа тийм ээ. Ерөөхдөө. За энд юу гэдэг хэсэг вэ гэхээр одоо ороод үзье. За ингээд энэ болохоор та өөрийнхөө хаягийг confirm хийх хэрэгтэй байгаа. Facebook confirm. За энэ дээр болохоор хоёр төрлөөр. Нэг нь болохоор хамгаалъя гэж байгаа бол protect гэдэг дараад орчин. За энэ Google дээрээс юм аппликейшн ашиглаад суулгаж болдог. Та Google Play Store эсвэл Apple Store-оос энэ хүү ийм icon-тай Google-ийн яг юм Google гэсэн хөгжүүлсэн аппликейшнийг суулгаад өөрийнхөө Facebook энэн дээр дарахад ийм QR одоо пассвордыгээд ороход Facebook хаяг гарна. QR код гарна. QR код гарна. Тэгээд тэр кодон дээр та дараад хийн гэсэн үг. За жишээ нь ингээд дараад та Facebook хаягаа орууллаа тий. За тэгэнгүүт танаас оруулангууд QR код гарна. Тэр QR кодон дээр энийгээ дараад одоо энэ дээр харагдаж байгаачлан яг зургийн дагуу setup хийгээд оруулчин гэсэн үг. Нэмэлт тэмдэг дээр дарлаа. Саяны QR кодыг уншуулна. Эсвэл дээр нь гарсан кодуудыг оруулангууд ингээд Facebook энэ дээр Google-ийн орнд Facebook гэж ороод таны энэ хаяг нь мэйл хаяг нь орогдоод ингээд секунд автоматар ингээд байнга солигдож идэг юм кодууд гараад ирчихэж байгаа гэсэн. Энийг та өөрийнхөө Facebook профайл руугаа орох болгондоо та Google-ийнхаа энэ authenticator гэдэг энэ авто энэ за би буруу уншчлаа. Бүр ам ээрэд энэ Google-ийн энэ код автоматар энэ генерейт хийдэг энэ зүйлс рүү ороод харангуйч энэ кодууд генерейт хийж байгаа. Тэр кодоо байнга орох болгондоо өгж гин гэсэн. За энэ тохиргоог хийчих юм бол ерөөхдөө бас хамгаалт. Эсвэл шууд ихэнх хүмүүс гар утас руугаа шууд мессеж хэлбэрээр авдаг. За энийг бол би яг хувьдаа бол ашиглаж үзээгүй. Гэхдээ энэ бол флаш диск шиг зүйлээр USB-гээр ингээд юм тодорхой кодыг хуулж аваад логин хийх болгондоо бас яадаг болов уу гэж бодож байна. Ашигладаг болов тэр зүйлийг ашигладаг бах оруулдаг бах гэж бодож байна. За иймэрхүү байдлуудаар ашигладаг. За Google-ийн энэ authenticator гэдэг энэ хэсэг тий эсвэл тэр SMS хоёр нь бол илүү хялбар амар байдаг шүү. За дараа нь бол password security хэсэг. Яг ерөөхдөө бол энэ хамгаалт тохиргоо хэсгээс бол иймэрхүү зүйлсүүдийг харж болж байгаа.
түрүүн ерөөдөө анхаарах нөгөө protect хийх нэг 5 категори байсан да. Check up хийх гээд тэндээс бол ингээд шалгаа явуулсан. За сурчлагын settings гэдэг энэ хэсгүүд байна. За түрүү энэ дээр нэг чухал зүйл байгаа. Энэ дээр бас за яг хөө энийг сая орсныхаа за энэ орсных тайлбарлая. За ингээд хэрвээ биний хаяг устгах юм уу, хаягаа идэхгүй болгоё гэвэл энэ personal details руу оронгуудаа ингээд дараад устгаж болох юм байна. За энэ дээр энэ хаягаа ингээд delete хийя гэдэг. Тэгээд гол нь тэр хаяг руугаа логин хийж орохгүй байх хэвээр. За эсвэл дараа нь ямар нэгэн асуудал болоод би өглөө ч юм уу тэр тохиолдолд миний хаягийг бас хэн устгаж болох уу гэдэг энэ ownership-ийн контролыг ингээд бас харилцаа өгөх боломжтой байдаг. За энэ дээр ингээд password за энэ personal details-ыг тайлбарлаа. Password-ын security хэсгээр password-аа сольж болно. Саяны Google-ийн тэр эсвэл Microsoft дээр ч гэсэн тийм яг зориултын аппликейшн байгаа. Эдрийг тайлбарлаж болно, оруулж болно. За энэ дээрээс их чухал зүйл болохоор та энэ хаягаараа хаанаас ороод байгаа юм бэ гэд бүх логин хийсэн девайсууд нь тонт хөрөмжүүд ингээ харагддаг гэсэн байгаа. За энэ логин хийсэн гэдэг дээр дарангууд одоо энэ дээр би гар утснаас орсон байх бол тэндээс орсон байна гэдэг ингээ харагдана. Энэ болохоор ингээд ийм device-аас логин хийсэн идэвхтэй явж шүү гэдэг ингээ харагдчихэв. Энэ хаяг алдах ч юм уу ямар нэгэн байдлаар хакер дуулчлаа эсвэл миний хаягийг давхар хэн нэгэн шалгаад байна гэсэн тохиолдолд хүмүүс энийг шалгаж үзчих хэвээр. За логин хийх болгонд нь надад бас ингээд мэйл руугаар эсвэл энэ яг миний орсон байгаа Facebook дээр notification маягаар очооч гар утсан дээр тий гэдгийг бас ингээд дарчиж болно. Тэгснээр миний хаяг руу хэн халдаад байна гэдгийг ингээд мэдэх боломжтой гэсэн үг. За ингээд дарчиж. За ингээд email болон одоо энэ тий таны энэ хаяг руу security маягаар янз бүрийн сүүлийн үед ингээд мэйлэр чинь ингээд логин хийж ороод ингээд орж гараад янз бүрийн зүйлсүүд босноо гэдэг бүх зүйл бичлэлтүүд бас энэ дээр давхар бичигдэж байгаа. За security маягаар илдүү мэйлтэй ч холбоотой асуудал мэйлэр чинь нааш зааш одоо өөр мэйл рүү удирдаад контролыг авч байгаа ч юм уу тиймэрхүү тохиолдлууд бас энэ дээр бичигддэг байгаа. Тэгэж бас өөрийнхөө энэ дээр шалгах боломж байгаа. За энэ check up хэсгийг бол хэдүүлээ түрүүн үзсэн тийм ээ. Password-аар review гээд янз бүрийн код генерейт хийдэг аппликейшнуудтай холбох гэсэн. За энэ security хэсэг бол ерөөхдөө нэг иймэрхүү. За энэ дээрс болохоор ерөөхдөө та мэдээлэл хувийн мэдээллүүдээ татаж авч болно, шилжүүлж болно. Тэгэд хайлтын түүхүүдэд харж болно. Ингээд иймэрхүү хэсгүүдийг та эндээс харж болох байгаа. За profile дээр дарлаа. Profile-ийн username гэдэг хэсэг байгаа. За username гэдэг хэсэг их чухал. За ямар учиртай вэ гэхээр энэ нь болохоор өөрөөсөө вебсайтны линк гэдэг байдаг шүү дээ тий. Тэрнтэй адилхан гэсэн үг. Тэгэхээр одоо энэ юу гэсэн үг вэ гэхээр www гэдэг .cig mn гэл нэг хаяг байдаг байлаа гэж бодъё тийм ээ. Тэнгүүт давхцахгүй нэг хаяг одоо жишээ нь энэ шиг гэж ойлгож болно. User гэдэг маань өөрөөсөө facebook.com гэдэг шиг яг энэ хаягийг дашуу зураас дарангууд яг ингээд Facebook-ээс хайхад одоо эсвэл ингээд Facebook-ээс хайхад таны хаяг шууд номер 1-т гарах байхгүй. Яг зөв хүнээ хайгаад оллоо гэсэн. Хэрвээ би энийг ингээд жишээ нь одоо өөрөختөө хайхад бол боломжгүй л дээ. Ягаад тэгэхээр өөр түүхүүд байгаа учраас одоо би жишээ нь эндээс ингээд лайхан гэдгээр нь хай тий. Тэнгүүт шууд шал өөр хаягнууд гарч байгаа сте. Тэнгүүт хаан гэдэг профилийн нэрээр нэвчлээгээд хай. Тэнгүүт олдохгүй тий. Ямар хаяг учиртай хаяг байсан гэв. За тэнгүүт би яг ингээд цэгтээ ингээд user нэмэр ингээ хайчихгүйд шууд олдож байгаа тий. Яг энэ тохиргоо их чухал. Тэгэхээр та энэ дээр тохиргоогоо өгөх хэрэгтэй. Facebook бол автоматар таны профайл чинь ингээд өөрийнхөө профайлд дараа харангууд автоматар профайл дашуу зураас тэнцүү ийм код өчөж байгаа гэсэн үг. Facebook-аас автоматар. Тэгэхээр ингээд энэ нэрийг солих тохиргоо маань энд байгаа гэсэн үг. Та ингээд энэ дээр тохиргоогоо өгөөрэй. Элдв монголоор бичиж болохгүй, англи үгээр бичнэ гэсэн үг. Тэгээд бусдтай бас давхцаж болохгүй. Тэгэхээр их өвмөц их боломжийн өгнө. За энэ дээр нэрээ зураг
профайлын зураг болон эсвэл хөдөлгөөнт аватар хийх нь бол хүн болго өөрөөсөө хийгээ явцдаг байгаа. Хийгээ явчихна гэж найдаж байна. За ерөнхийдөө тохиргооны хувьд бол иймэрхүү маягтай байгаа. За энэ дараагийн хэсэг бол чекап эдрийг ерөнхийдөө тайлбарласан байгаа. За энэ дэр медиа гэдэг байгаа тийм. Медиа дээр болохоор гол анхаарах зүйл нь болохоор миний хувьд болохоор одоо энэ дэр дата гар утасны нэгжийг ашиглаж байгаа тохиолдолд дефолт нь болохоор яг ингээд өөрөө ингээд эдрээ сонголт хийгээд орчин. Одоо зүгээр HD биш дүрсээр үзүүлнэ. Эсвэл HD буюу higher definition одоо пикселтэй байх юм бол шууд тэргээр харуулна. Эсвэл зүгээр дефолтоор байж гэх мэтчлэн тохиргоонууд байдаг. За news feeds дээр ингээд news feeds буюу ингээд профайлаа ингээд гүйлгээ үзэж ангууд чинь гар утсан дээр автоматар видеоноор тоглоод байдаг штэ. Тэрийг бол ингээд off хийх үү гэх иймэрхүү медиа хэсэг дээр иймэрхүү хэрэгтэй тохиргоонууд бас байж идэг. Caption буюу одоо автоматар англиар ингээд англи текст явуулаа гэхэд англи тексттэй видеонууд явуулаа гэхэд captionтай байх юм бол caption буюу тэр сабтайтлуудыг хардуулаа явуулах уу гэдэг зүйлсүүд байгаа. Тэгээд энэ болохоор ингээд quiet mode тийм хэрвээ танд тухайн видео ингээд шууд чангаар ингээд дугаараа явахгүй ингээд бага зөөлнөөс дээшээ явах ч юм уу тий гэр бүлд нь одоо хүүхдтэй оройдоо ингээд юм үзээ сууж идэл гинт ингээд зочиодог ч хурал цуглаан дээр ч юм уу тий иймэрхүү тохиргоонуудаа энгийн тохиргоонуудыг энэ Facebook-ийн медиа хэсгээс хийчих болно. За хилээ өөрөө сонгоно. Хэл ингээд солигдсон бүх зүйлний хэл нь солигдчихно. За хилээ сонгоод өөрөөсөө бас монгол хэл дээр эдгээрийг бас ингээд цагаа солих ч юм уу тий. Тэгээ автоматар ингээд постууд маань ямар хэл дээр харагдах юм. Тэгээд translation хэрвээ ямар зүйлийн translation-ыг авахгүй байх юм бас илүү эсвэл ингээд автоматар орчуулагдахгүй байх ийм орчуулгуудаа бас хийж болдог. Одоо постнууд дээр жишээ нь автомат translation гэдэг байдаг да тий. Би болохоор автомат translation-ыг асаачдаг. Одоо энийг би англи хэл мэдэхгүй гэх юм бол C translation гэдэг дарангууд монгол руу ингээ гаргачихж байгаа шүү дээ. Тэгэхээр хятад постж байсан, солонгос постж байсан ерөөхдөө юу хичээд байгааг ингээ мэдчих боломжтой. За энийг бол энэ дээрээс хардаг, тохируулдаг хэсэг байгаа. За notification хэсэг дээр болохоор юуны notification-уудыг авах юм гэж байгаа. Энэ дээр бол ингээ бүгдийг дефолтоор нөргсөн дээр эсвэл бүр хаасан дээр тэгэхгүй болохоор юм болгон дээр Facebook-ийн notification ирээд галзуурах юм болно. За энэ дээр reaction бус хүмүүсийн news feeds дээр байгаа reaction-ыг хайт хийчихээ. Надад тэрний хит авсан сонирн биш. Минийхээ ч гэсэн хідэн лайк маяг цуглагдаад байгааг харуулах шаардлагагүй гэх юм бол on дарчдаг юм бас хөөрхөн басна хувийн тохиргоо байлээ. За ингээд дараагийн хэсэг болохоор аудиенс болон бусдад нээлттэй байдал гэдгээс тохиргоонод байгаа. За энэ дээр та ингээд бүх одоо ажил, сургууль, коллеж 10 жил одоо нөгөө гэрлэлтийн статус гэх мэтчлэн хэрэгтэй зүйлсүүд энэ дэр ингээд нэг үрчлэн бөглөөд нэмээд явчих болно. Эндээс ч үндэслээд сурчлагаа явуудгийг бол ойлгосон тий. Тэгээ энэ дээр спорт лайк юунд дуртай ингээд дарсан лайк болон харагдана. Эсвэл энийга заавал ингээд хүнд харагдаад ах ёсгүй. Энийг бол би only me байлгачаа. Ийм миний хувийн мэдээллүүдийг бас ингээ харуулуулаад авах шаардлагагүй гэх юм бол ингээ та өөрөө дараад юунуудаа хамгаалт нууцлаад явчих болох байгаа. За тэгээд цаашлаад энэ C profile хэсгээс болохоор ингээ энэ мэдээллүүд ингээ бүгдийг өчнө гэсэн. Энэ дээрээс ингээ фото, видео, хаана явсан чек нөгөө Улаанбаатар, Монгол, Хятад, Солонгос гэх мэтчлэн нөгөө локейшн гэдэг чекүүд нь харагддаг хэсэг байгаа. За эндээс hide хийж болно. Ингээ manage section гэж хагаад юу ингээ заавал харуулах албагүй штэ. Canon book-уудыг эдгээрийг бол ингээ харуулж болно, харуулахгүйсэн ч болно те. Зарим хүмүүсийн группүүдээ чекийн дефолт тохиргоог нь хийгээгүй байдаг, аваагүй байдаг, uncheck хийгээгүй байдаг. Тэндээс нь энэ хүн ийм группүүд рүү орсон байна гэдэг ингээ бас харж болдог. Ер нь тагнаж одоо тандж мэдчих авахын тулд тухайн хүний юу сонирхтыг мэдчих авахын тулд тэгээ мэдчихдэг байгаа. За био гэдэг хэсэг дээр болохоор үндсэн юуны зориулттай профайл нээсэн тэрийг бичээд хувийн мэдээлэлүүд оруулаад зургууд оруулаад явцдаг байгаа. За энэ бол ерөнхийдөө товчхондоо одоо био гэдэг нь энэ байна.
Энийг edit-ийг сольчин. За ингээд түрүүн нөгөө public тавих уу гэсэн мэдээлүүд нь 10 жилийн сургууль бүх мэдээлэл тэгээ хувийн social хаягууд нь хүртэл энд байна. За хувийн social хаягуудын хэсэг болохоор бас энэ дээр байгаа. About хэсэг рүү орж жагаад та энэ дээр контакт инфо руу орж жагаад вебсайтууд оруулж болж байна. За энийг бол түлхүүрний зурагт авах юм бол only те. Тэгээд өөр сошиал сувгуудаа энэ дээр ингээд нэмээ явчих болно. Add хийж хагаад social link. За ийм олон линкүүд ингээд өөрөө нэмээд цуглуулад янзлаа явчих болох байгаа. Тэгэх юм бол таны профайл чинь public-т ингээ харагдана гэж. За энэ feeder гэдэг нэг хэсэг байсан те. Тэр хэсэг маань болохоор яаж харагддаг вэ гэхээр саяны энэ фотос хэсгний дээрээс энэ feeder гэдэг хэсэг мэд болохоор та өөрийнхөө зарж байгаа бүтээгдэхүүн юм эсвэл над руу миний профайлыг үзэхэд энэ харагдаасаа гэдэг мэдээллүүд ингээ харуулж болох хэсэг маань ингээд апплод хийхээр иймэрхүү маягаар харагдана гэсэн үг. За иймэрхүү тохиолдлыг та нэг хүрчлэн хийхдээ өөрөө хийгээ авчиж болно. Энэ профайл хамгийн гол нь хийчээ дараа нь ингээд энэ 3 цэг дээр дараад VVS гэдэг нүдний зурагтай айконыг дарахад бусад хүмүүст миний профайл ингэж харагдах юм байна шүү гэдгээ ингээд хараа шалгачих болж байгаа. За би энэ сая баахан секшнүүдээснүүдийг ингээд хоошоогоо локейшн бүгд телевиз гэдэг телевизэн үздэг сувгууд, пэйжнүүд, группүүдэд байсан те тэднийг хайд хийцэн. За интро бичээгөө фрэнд листтэй хайд хийцэн. Илүү дутуу нөгөө хувийн профайлуудаа only me болгоц учраас ингээд юмнууд ороогүй байна гэж харагдаж байгаа. Найзууд бол public хинч байсан над руу найзын хүсэлт явуулж болно. Найзын найзтал зөвхөн явуулна гэсэн биш учраас явуулж болно. Мессеж бичиж болно. Гэт нээлттэй өөрийгөө ингээд байлгаж байгаа гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү маягаар өөрийгөө гол нь шалгаад явчих болдог байгаа. За энэ хүү бичлэгээр ингээд Facebook хаягтай холбоотой тохироонтой холбоотой ерхий зүйлсүүдийг тайлбарлахыг хичээлээ. За энд бол ингээд дараач хэсэг бол story гэдэг хэсэг байна те. Story бол ингээ public харагдах уу үгүй зөвхөн миний харагданаа. Тэгээд миний сториг бас шеэрлдэг байхыг би зөвшөөрж болж байна. Меншн хийх намайг олдог байхыг бол зөвшөөрж болж байна. Эсвэл архив хийгдэж одоо хаагдаж болдгийг хадгалагдаж болдгийг зөвшөөрж болж байна. Тэгээ миний оруулсан рилүүдийг бас хүмүүс оруулж болно, оруулахгүй юу шеэрлэж бусдад түгээж болно болохгүй гэдэг сонголтууд байж болж байна. Иймэрхүү ямар зүйлсээс хамаарад та хөгжүүлж байгаас хамаарж болж байгаа тий. Хоёр төрлөөр байгаа ш. Нэг нь бол зөвхөн найз нөхдөд холбогдох тийм масс руу биш зөвхөн тийм нууцлаг маягтай. Нэг нь бол тухайн хаягаар бараа бүтээгдэхүүн сурчлах гэсэн хоёр төрөл байгаа гэж ойлгодог. За тэнгууд мессеж ингээд над руу мессеж хүсэлтүүд мессеж реквестүүд явуулж болох юм уу? Үгүй өөрөөсөө хаалттай байлгыг гэдэг ч юм уу тий. Хинч над руу мессеж реквест явуулж болохгүй гэд ийм хүсэлтүүд байдаг штэ. Ингээд дарангууд request гэдэг рүү ингээд энэ дээр байгаа тий. Одоо оржсэн мэйлүүд байна. On байна. Энэ message request гэнгүүт энэ дунд ингээд spam мэйлүү, танигдаагүй таньч нэг листэнд нь friend list болоогүй, найзын үст болоогүй ч гэсэн хүмүүс message бичээд hi бичсэн байх боломжтой байдаг штэ. Тэрийг бол нээж өгье эсвэл hi гэдэг hi гэсэн тохиолгой маань болохоор энд байгаа гэсэн үг. За тэгэхээр ерөөхдөө худалдаа 8 хийж байгаа хүмүүс бол энийг on хийгээ явцсан дээр. За энэ хэсгүүд бол их чухал хэсгүүд шүү. Энийг бас дахин дараагийн зүйлсүүдээс нэг тусгайлаад тайлбарлаад явна. Ихэнхдээ юутай холбож тайлбарлах вэ гэхээр хэрхэн яаж Facebook-ийг алддаг вэ гэдэг зүйл дээр агуулгыг дахиад видео хийхээр төлөвлөж байгаа. Тэрэн дээрээ тайлбарлана. Ерөнхийдөө төвчөндөө түрүүн энэ application вебсайтны талаар ярьсан те. Facebook-ээр логин хийгээд application руу орчдөг, эсвэл логин хийгээд вебсайт руу орчдөг. Тэр маань болохоор энэ дээрх бүх тохируулсан мэдээллүүд маань тухайн вебсайт бол аппликейшнд үлдчихэж байгаа. Тэгээд тэргээрээ дамжаад Facebook, Instagram удирдуулах боломжийг тэр хүмүүст өөрөө ингээд нэг stone гэдээ дараад олгочдөг. Тийм учраас энийг энэ хэсгийг анхаараарай. За бизнес интеграшн гэдэг хэсэг нь бол хамгийн чухал хэсэг. Энэгээр дамжаад нөгөө жинхэнэ хаягаа зөв буруу утгаар нь нөгөө пэйжнүүдээ, группүүдээ, сурчлагын аккаунтуудаа бүгднийг удирдах боломжийг бүр админ, оунер эрхтний түвшинд өгөх боломжийг бүр цаашлаад мэйлээр нь юм аваад тэрийг эргээгээд удирдах нөгөө хариу бичих, респонс хийх боломжийг удирдах тэр хүсэлтүүдээ бүгдийг өгдөг гэсэн маань
энэ интеграшн хэсэгт байгаа. За та магадгүй бас энэгээр янз бүрийн зүйлсүүд яг энэ бичлэгийг үзэж хахад би элдв юм дээр орцсон байж магадгүй те. Тэгэх юм бол энэ дээр нь ирээтлэн гараад ирсэн байгаа. Тэгээд remove гэдээ дараал гараад явчих болно гэсэн бас нэг тийм бүр өнгөрөөд хийцэж болохгүй болсон зүйл бол биш. Одоо жишээ нь бизнес интеграшн гэдэг оронгууд за миний хувьд жишээ нь би ойрхон гэдэг өөрөө устгачд юм байна. За одоо жишээ ингээл тухайн үед нь хэрэгжилж байгаа л устгачдаг байхгүй юу? Жишээ нь энэ бол ингээд надаас юу авах юм? Тухайн ID нэг ойр зурал ID email авдаг бахалтай энэ extension-ийн хувьд болохоор за энэ Canva-гийн хувьд чи юу авдаг гэлээ? За энэ дээр нь харагдахгүй байна. Хэдүүл энийг бол тусдан дахиад нэг хичээл болго үзнэ. Би болохоор ойрхон ингээд remove хийгээд устгаад байдаг болохоор бас яг жишээ бол гайгүй харагдахгүй байна. За энэ бол хэсгийг түрүүн тайлбарлсан. Тэгээ энэ эдгээр хэсэг нь бол их хэрэгтэй биш ээ. Та өөрөө бас уншаад судлаад бүр нарийн тохиргоонуудыг мэдээж авах юм бол энэ хууль дүрмийн community стандарт гэдэг хэсэг байгаа. Энэ дүрмийг зөрчлөө гэж явандаа идэвхтэй ажиллаад ирэнгүүт чи хаягнууд дээр нь ийм community стандартыг зөрчлөө гэж гараад ирнэ. Тэгэхээр удахгүй танд их тодорхой болох байхаа. За ингээ хаягтай холбоотой тохиргоо энэ менюнуудыг анхлан бас анх удаа нээж байгаа бас ийм компьютер техникийн яг Facebook дээр юм хийгээ холбоод ашиглая гэж байгаа ч гэсэн хүмүүстэй холбоод хийгсэн ч гэсэн яг ийм сайн мэдхгүй тэрэнд гарах цаг завгүй хүмүүс зориулаад энэ хөвчлөгийг дэлгэрэнгүй ихийг оролдлоо. Баярлалаа.